За сайн байцгаана уу? Фрэнс 360 клубын техник шинжиж ярилж ач зөргөө байна. За дагуу жоохон суулгач байна. За өнөөдөр хэдүүлээ мэдээж ойлгомжтой 7 хоногийн нэгдүгээр өдөр шин 7 хоногийн бид манайхаа. За тэгээд техник шинжиж ярилж ач гэсэн амжилтын 7 хоногийн мэдээ. За тэгээд өнөөдөр хэдүүлээч нэгд өдрөөс нэг тийм амар том мэдээ байгаад байдаггүй. За тэгээд 2 дахь өдөр ч гэсэн нэг тийм амар том мэдээ талах. За гол анхаарч байгаа зүйл чинь 3 дахь өдөр. Та 3 дахь 4 дахь хоёр хамгийн том мэдээтэй 2 өдөр болж таараад байна. Харин бусад өдрүүдээр болын 7 хоног хамаагүй тайван байх юм шиг ерөнхийдөө харагдчихэв. За хэдүүлээ мэдээж ойлгомжтой. Эхлээд за core CPI ер нь инфляци мэдээ орчиж байгаа. За тэгээд crude oil inventories. За crude oil inventories өмнөх нь хасах шууд 5.1 миллион гарч ирсэн шүү дээ. Хэдүүлээ oil дээр бол нэг хайгаад шаардлага одоохондоо байхгүй байгаа. За тэгээд USD дээр 4 дахь өдөр болохоор хэдүүлээ core PPI мэдээ байна. PPI employment claims ECB press conference мэдээлэлүүд ерөнхийдөө бол байна. За тэгээд евро дээр ECB press conference болж байгаа. За ойлгомжтой. За тэгээд 5 дахь өдрүүл хэлэх. Port price л байна шүү дээ USD дээр. За тэгэхээр хэдүүлээ unit руу мэдээж ойлгомжтой шүү. Chart руу орно. За эхлээд хэдүүлээ мэдээж алт руугаа орно. За алт руугаа орсон яг энэ хэсгийг бол угаасаа бүтэн сэтгэлж чадаагүй. Тэгээ хэдүүлэнгийнх нь гаргаж ирсэн одоо 44 тэгээд 24.5 цэгүүд бол яг бүрэн биелээ гараад ирсэн. Энэ 4.24 цэгүүд бол бүрэн биелээ гараад ирсэн байна. За хэдүүлэнгийнх нь мэдээж ойлгомжтой. Одоо ганц тавих асуулт нөр алт одоо хайчих юм бэ гэдэг асуулт мэдээж тавь. Энэ асуултанд тариас ах гой хариулт юмнаа. За тийм мэдээж доошоос төрж гэх юм бол 2613 2607 хавцаа гэсэн ерхий өмнөх 7 хоногийн хийц байгаа. Мэдээж энэ цэг рүү. За энэ дээрээс энэ 76 дотаацсан юм чи Евроны нэр цэг байгаа. Гэхдээ гэх юм бол доошгоо 15 гэдэг цэгийг ярьжсэн санагдаад 17 гэдэг цэгийг бол аюу тод ярьжсэн санагдаад. За тэгээд энэ цэгүүдийг бол тодорхой авнаа. За тэгээд энэ удаад алтан дээр бол мэдээж 38.2-ын цэг бол одоохондоо сэтэрч гарч ирж байгаа. Хэдүүлээ энийг бол маш том анхааралтай татах ёстой. Энээс цаашаа бол алтуул энийг эсэлчих юм бол ингээд цаашаага Европ гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж ойлгомжтой. Том цагуудынхаа шалгалтыг бол угаасаа ойлгомжтой хийлгэнэ. За тэгээд өөрөө энэ алтчин өөр доороо нэг тийм зэвэрхэн хүнээлэрх юм ийм явуулсан тоо. Хэдүүлээ ямар ч үсэн. Энэ бол одоогийн анхаарал тийм шүү. За хэдүүлэнгийнх нь анхаарал тавих зүйл ч өөрөө энийг устгана. За мэдээ 6 хэдүүлээ засвалнаа. Заавалч энэ зураг аль хэзээ нэг хитрхи удаа хэрцсэн. Хитрхи удаа хэрцсэний чинь нөлөө бас байгаа шүү дээ. За 30 минут төр тавьбал хамаагүй цэвэр харагдчих. За асуудал нь чи юу болсон бэ гэхээр энэ дээрээс энэ доороос ийшээгээ нэг хөдөлгөөнөөр хэдүүлээ нэг хэмжилт хийсэн байсан. Тэрний чинь ерөөдөө бол 127-оор энэ ч бол хандсан. Тэрнээс өмнө энэ чинь 14-оор хандсан. Одоо 61.8 14-оор ханаад зүрх нь 23.5 61.8 38.2 жоохон илүү гарчихсан. Одоо энэс цааш 86-аас нэг гурнаа гэж хэлсэн. 2659 үзнэ гурнаа гэж хэлсэн. За тэгээ гол хөдөлгөөн чи өөрөө ерөнхий хөдөлгөөн. За энэ чинээс ийшээгээ дээшгээ татах юм бол энэ ч үзрүүдөө өөрөө бас 14 юм уу? Тэгвэл 23 том гарч ирэх хэрэгтэй. 14 илүү гэж үздэг. За тэр 14 илүү гэж үзэхэд бол айгүй гоё цэвэрхэн харагдчих шүү. За энэс цаашаа ер нь алтыг ингээд хэлээ. Дээш зургаа сайхан хадгалаа явчаа гэхэд бол үнэхээр асуудал гарагдаад байна. За тэгээд энэ ч өөрөө яг энэ уналтаас ингэж хэмжих юм бол 61.8 доороо 38 үзүүртэй. Энэ чинь 23.6-гийн
планы үзүүртэй. Тэрнээс биш 38.2-ыг сэтгэлээ үүж үзээд 86 дэш өсчихсөн. Доошгоо 50 руу шалгалт ороод ирчихсэн. Одоо 14 илүү нэг хийх ёстой гэдэг план гэдэг шиг. 14-ийн илүү нэг хийгдээд энэ ч өөрөө 62 хавцсан. За үзүүр тэгээ 62 хавцныг орж ирээд нэг шалгалт нь за нэг буцаад 86 байх уу эсвэл энэ чинээс 23-ын шалгалтаа хөгжлүүлээд авах уу гэдэг асуултны хувьд бол анхаарал татна. Тэгэхээр хэдүүлээ бол алтан дээр бол одоо бол айгаад шаардлахгүй энэ 7 хоногт алтны хөдөлгөөн бол ерөнхийдөө задарчна гэсэн таамаг хэдүүлээ. Бараг явж болж байна. Угаасаа энэ ч байгаа 38.2-ыг одоо бүрэн сэтэрсэн хөдөлгөөн бол одоо бол явагдаж байгаа гэдэлээ анзаарч ажиглаж байна. Харин дараагийнх нь хэдүүлэнгийнхэн сэтэрсэн үгүй гэх таамгийг тавих үзүүрч өөрөө 2669 дээр 2669 сэтгэлэл бол ерөнхийдөө дэшийн үзүүлэлтийг бол барина гэсэн бол байгаад байгаа шүү дээ. Тэрний дараа хэдүүлэнгийнхэн тавьсан мэдээж аль дээр үеийн тавьсан 2686-ыг үзэх. 2686 хүртэл ямар ч үсэн 7 хоногт бол өсөлтөд барих байх. За тэгээ 3 дахь өдөр юм уу 4 дахь өдөр гэхэд 2686 барьчих байх гэсэн там бол одоо бол миний хувьд бол байгаад байна. За тэгээд харьцааны магадлалч тэр шидэлтийн магадлалч тэр дэшиг 86 гэсэн үзүүрийг бол заавал гэхүү дэшиг харах ёстой гэдэг. За тэгээ энэ зургийг харах юм бол энэ чинь 76-аас сэтэлчихсэн. 96 76 гэдэг. Одоо дараагийн үзүүр нь 75. Мэдээж 75 гэдэг үзүүрийг чи хэлээ. Энэ ч гэж тохироо. Гүш. Энэ чи үзүүртэйгээ гэж тохирол юм. За ямар ч байсан хурлын цэг нь 75-аас 82 хооронд гэдэг болно. За харин ойлын хувьд бол маш тийм гоё цаг үе ирж байна. За хэдий хэмжээнд одоо эн чин өмнөх 7 нэг 3 өдрийн мэдээний үйл явц байгаа. Үзүүр дээрээс хэдүүлээ за мэдээний шок орж ирээд 68 80-ийн ширхий ханддаг үзүүлэлттэй гэж яриад байсан чинь эн чин 68 80 дээр ирчээд үзүүлчээд ширж байгаа доош дахиад нэг шалгалт өгсөн. Арай ч ингэж 14 илүүтэй бол орж ирнэ гэсэн тань байсан. Миний хувьд бол байгаагүй. Тэгсэн хийдий чи ерөнхийдөө ороод ирсэн. За тэгэхээр хэдүүлээ энийг бол мэдээж заавал тавина. За тэгээ цагийн үед ч гэсэн ерөнхийдөө бол 14 рүү ороод ирсэн. Мэдээж 38 шалгалт чи 14 рүү ороод ирсэн гэдэг. Хэдүүлээ таамаг бол бүрэн барьж чинь. Гэхдээ 14 илүү энэ чи орж ирсэн юм жоохон. Энэ чи одоо 3 өдөр 4 өдөр хүртэл за 3 өдрөөс хойш юм л гэж байна. 345 PP хөдөлгөөн бол заавч хийцэн байгаа. За тэгээд мэдээж энэ бодлол бол мэдээж олон нэг шатаасан байна. Стам бол мэдээж 50-аараа 50. За тэгээд эхний ээлжинд 14 шалгалтны дөнгөж жоохон хэрж байгаа. Хэдүүлээ бол энэ дээр бол нэг тийм санаа зовхгүй. 14 ч өөрөө ихлэд тэргүй орж ирч нэг шалгалт хийчгээд дэшиг өсөлтөө өргөжлүүлэх үү гэдэг асуудал бол одоо бидний толгойд бол заавч байх хэрэгтэй. Харин одоо энэ зургийг хэдүүлээд задлцсан юм чинь энэ өсөлтийг хэмжээд хэдүүлэнгийнхэн 3 дахь өдөр нэг арсан алдан энэ өсөлтийг уг нь хэмжсэн санагдав. За ингээд дараад ирсэн чинь эн чинь өөрөө 123.6-гийн ханалтыг бол заавч барьсан. За тэгэхээр доошоо мэдээж 53.6 чүт жоохон үзүүртэй мөртлөөсөө гой цэвэр харагдаж байна тий. За тэгэхээр 76.4 дээр ирчихсэн хурлын хөдөлгөөнийг бол одоо бол хийж байгаа. 94.5 байсан. Дараагийн хөдөлгөөн чи өөрөө 67 69 хавцаа заавч орж ирнэ гэсэн там бол байгаад байгаа. За тэгээд доошоо ажиллах юм бол 67 79 71 хавцаа. Гэхдээ 67 71 хавцаа руу орж ирэхэд бол жоохон асуудалтай. Нэг тийм доошоо хүчтэй бол орж ирч чадахгүй гэсэн тамиг бол одоохондоо би бол өөрөө тавиад байгаа. Энтэй ч гэсэн маш олон техник шинжилсэн санал нийлэх баг. За тэгээд энэ зургийг мэдээж үзүүртэй нь илүү 50 гот 123 орчим бас ихтэй өөрчлөгдөхгүй 76 ч дууж үзээд 76-аас доош нэг жоохон үзүүлж орж ирэх магадлал бол өндөртэй гэж бол хэдүүлээ асуудал тавьж болж байна. За тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан энэ 94.5-ын эхний хөдөлгөөнийг бол заавч ажиглана. За тэгэхээр мэдээж ойлгомжтой энэ дээрээс дахиад заавалчгүй нэг
шалгалтыг бол хийн. Эхлээд ингэж тавина. Дээшгээ 38.2, доошоо 38.2 чинь цэвэрхэн. За ингээ яроолвол ерөнхийдөө бол яг сайхан цэвэрхэн таарчлаа гэж үзнэ. За 38.2 ч доошоо заавалч үнийг хөдлөн зааж л байна да. Мэдээлэл тэгэхээр нэг жижигхэн хэмжээний шалгалтыг заавалч хүлээх юм. За нэг 50-60 хөдөлгөөний жижигхэн хэмжээний шалгалтыг заавалч хүлээх юм байна. За тэгээд энэ жижигхэн хэмжээний шалгалтыг хүлээснийхаа дараа ерөнхийдөө чинь дээшгээ үргэлжилнэ гэдэг төлөв үүсчих болно. Тэгэхээр энэ зон өөр аль аль талдаа одоохондоо тохиолдол тохиолд аваагүйгээр дээш гарах уу эсвэл 8-аас ч юм уу 23.6-аас ч юм уу тохиолд аваад харин эсвэл гэдэг асуудлыг хэвлүүлээ мэдээж тодорхой ярина. Энд юусоо нэгтгэж санаа зовоодох шаардлага одоохондоо байхгүй болно. Доолт ойл хоёрын дээр нь санаа зовох одоо арилжаа бол явагдахгүй гэдэг бол одоо бол хэдүүлээ бас яг сайхан харж байна. За тэгээд мэдээж ойлгомжтой хэдүүлээ ямарч байсан. Зургийн юмд нь хадгалаад ойлыг бол одоо энэс доош руу яроолол үгүй гэж сайхан. Дэшээ бол одоо л багаар шалгаад сайхан бай гэж сайхан явж болж байна. Гэтэ манайхан үрж болохгүй шүү. За тэрний дараа мэдээж ойлгомжтой долларын индекс рүү харна. За долларын индексийн үзүүрийг эмчээ гэж тодорхойлсон байсан. Ерөнхийдөө болцсон. Шалгаад гэхдээ энэ чинь нэг давхар шалгалт заавалч хийгээд доошоо 61.8 гэсэн энэчнээс одоо нэг жоохон өсөж байгаа. Өсөөд одоо 50 дээрээс авчихсан. За ерөнхий хөдөлгөөнч өөр энэ байгаа. Ерөнхий хөдөлгөөнч одоо доошоо 76 гаруй юм уу 86 гаруй гэдэг. Процессыг хэдүүлээ аавна. За долларын индекс дээр бол хэдүүлээ бол нэг тийм ишим заавал тэрэтэх шаардлагагүй. Үзүүрийг бол бүтэн шалгагдсан байгаа. Үзүүрийг шалгацсанаас хойш ерөнхий долларын индекс бол өөрөө унж ирж байгаа гэдгийг бол хэдүүлээ бол ойлгомжтой. Гол санаж явах нэ. За тэгээд мэдээж хэдүүлэнгийнх нь хувьд бол ярьж байсан хөдөлгөөн чи өөрөө 23-аар орж ирээд 14-оор нэг шалгалтаа сайхан хийгээд доошоо 108 руу нэг жоохон үзүүрийг тохиолд аваад тэгээд дэш 38 дээр ирэхэд хандсан байгаа. За 38 дээр хандсан шалтгаан чи өөрөө хандсан шалтгаан чи явах тий 38 чи өөрөө хандсан. Одоо доошхон заавалч нэг шалгалт бол хийлэгнэ хэдүүлээ. За шалгалт нь харин гол нь өөрөө 21,558 байх уу эсвэл 14-ийн бүтэн шалгалт хийх. 21,470-ны хавцаа орж ирв. Одоо энэ чинь заавалч нэг засвар хийлгэнэ. Засвар найрын энчээ байх уу гэдэг асуудлыг л хэдүүлээ яриад тэгэд Nasdaq-ыг бол уус дэшээ 22,000 руугаа гаргана гэдэг хөлбраа бол зөв барина. Шалгалтын хувьд бол хэдүүлээ шалгалтаа бол буруу тооцсон. Маш гоё цэвэрхэн зөв тооцсон гэж бол ари үзэж байна. Долларын индексэр ч гэсэн ерөнхий шалгалтыг бол яг гоё зөв тооцсон гэж бол үзэж байна. Харин эхлээд 61.8 руу орж ирчих техник шалгалт хийхгүй эсвэл шууд нэг мөссөн 76.4 рүү орж ирчээд дахиад нэг 61.8 руу нэг бүсэлтийн нэг рийч юм ахгүй гэдэг л хэдүүлэнгийнх нь долларын индексийн хувьд бол асуудал бол байгаа байна. Тэрнээс үл хэдүүлээ бол нэг тийм айгаадах шаардлага байх. За эртний хувьд бол хэдүүлээ чи мэдээж том цагаар харахад бол энэ чинь бүтэн хэрж байгаа доошоо үзүүлчлээ гэсэн чинь сайхан ирсэн шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ бол алтан дээр бол заавал айгаадах шаардлага бас ерөөхдөө бол байхгүй. Нэг тийм айгаадах ч арилж байгаа бол явагдахааргүй. За энэ ч бол дээлгийн зургийн дээр мэдээж хэд өдөр сайхан хэрсэн. Бараг 2-7 хоногийн зайд бол хэрчлээ. Одоо ерөнхий алтны зураг өөрөө энэ их сайхан сэтгэлээд дэш явах. Алтны хувьд бол ингээд сайхан дэш явчих хэрэгтэй. Тэрний хувьд бол мэдээж ленчинс шигээ 4 цагийн зургаар бол мэдээж шалгалтыг бол заавалж хийсэн байгаа шүү дээ. Надад тийм шалгалтын зураг байхгүй. Үлгүтэж. Цаг дээр үнэ. Бүтэн шалгалт бас биш. За тэгвэл энэ зургийг заавал солих юм биш үү? За энэ зураг чи явцсан гэж үзээд мэдээж энэ дээрээс энэ доошоо татаж үзээд 38.2 эсэлээгүүд дэш 76% үзүүртэй байсан. 23 руу жоохон дутаж орж ирсэн. 38-аас одоо 61 гэд нэг мөсөн дэшгээ яв. Одоо энэ өсөлтийг чи хэдүүлээ бол бас удаан ярьлаа шүү. Өөрөө удаа ярьчлаа. Тэгэхээр хэдүүлээ бол
та санаа зовх формул нэгээс дэшгээ явуулна да. 61.8 гаргийн шууд дэшгээ 750 хавцаа шууд явуулна гэж байна. Тэгээд ерөнхийдөө бол алтуул одоо дэшгээ юм болцсон байгаа тохиолдолд мэдээж танийхан мэдээний бичлэг хийдүүлээ чинь Facebook руу оруулсан байна шүү дээ. Instagram руу бол нэг тийм бичлэг оруулдаг болохоор энэ удаагийн бичлэг Instagram руу оруулаагүй. Харин хэдүүлэнгийнх нь гол анхаарал тавьсан ганц цэгийг нь бодоод энэ 50 цэг 2660 дэш үзүр орч 69 хавцаа гэж яриад байгаа шүү дээ. Энэ цэгийг бол хэдүүлээ алтны үед бол заавал анхаарах хэрэгтэй байх болно. За тэгээд энэ зурагч өөрөө одоохондоо за энэ зургийг баг ашиглах үгүй үзчих болно дөө. Энэ зургийг одоо баг ашиглахгүй гэж үзчих болно. Яг тэгвэл шалгалт чинь доороос дэш нэг цагийн зурган дээр заавч шалгацсан чинь энэ зургийг бол нэг одоо стендхгүйгээр баг аваа явчих болно. Нэр үнэхээр асуудалгүй. Одоо ингээд алтны зургийг ерөөхдөө задарч байна гэд баг тооцчих болно. Харин 4 цагийн зурган дээр нэг цаг дээр чинь 50-аас ерөөхдөө 38.2-ыг шалгалт хийсэн. Энэ удаа 50-ыг сэтгэл чадахгүй л гэдэг асуудал хамгийн том эргэжтэй. За хэдүүлээ мэдээж алтан дээр одоо алтал том хөдөлгөөнүүдээ хийх гол хэсэг дээр яваа. Доошогоо үзүүрлээ сэтгэлж барааг. Тэгэхээр хэдүүлээ дээш үзүүрийн бариулаа сайхан сэтгэл мэдээсэн. Харин энэ чинь шалгаад сэтгэлж чадаагүй юм чинь харин энэ чинь дахин шалгаад сэтгэлж чадахгүй гэдэг нь бол харна. Харин сэтгэлж чадаагүй тохиолдолд хэдүүлээ шүү доошогоо заавал ч нэг хөдөлгөөн бол хийх гэсэн гарцаагүй. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд бол 2662 гэдэг хаш заавалчгүй бидний анхаарал байх ёстой. За 2662-с 2669 хавцаа бол нэг үзүр орж ирнэ гэж тооцоолоо. Тэгээд дэшиг сэтгэлийн үдгийгдмэд сайхан бай өгөөд сайхан удаан хугацааны бай барихад бол гой захиалга юм шиг харагдаж байгаа шүү. Хэдүүлээ сайхан анхааралтай байх. Тэгэхээр хэдүүлээ ямар ч гэсэн алтан дээр энэ дээр гол анхаарал бол алтан дээр бол нэг тийм байгаад шаардлага байх. Клуб гişт маань одоо 35 дээр бол бай орцсон байх ёстой дөө ууг юм бэл. Энэ дээр одоо яах юм бэ? За хоёулын хувьд бол мэдээж 23-аас доош гэх юм бол гэхдээ 66 хавцаа бол орж ирэхгүй. Доошгоо одоо Еврол нь бол ерөнхийдөө тэнцсэн. Ер нь хандсан гэж үлдээгээд хэллээ. Ойлыг бол дээш бүтэн баа яхад бол асуудалгүй. Харин засвар хөдөлгөөн хэр орж ирэх нэ гэдэг л хэдүүлэн хот бол асуудал болж таарна гэсэн. Тэгэхээр хэдүүлээ бол заавалчгүй. Ойлын хувьд бол нэг мэсэн дээшээ хадгалсан да. Ойлын хэдүүлэнгийнхэн яриад байсан цэгүүд бол одоо хүртэл хэвээр байж л байгаа. Харин мэдээ ягаад сайн гарч чадах чинь унчваа гэж байгаа бол яг нь энэ бол мэдээний нөгөө нэг эсрэгч бол бүтгэлийн хөдөлгөөн байдэн шүү дээ. Эсрэг хөдөлгөөн байдэн шүү дээ. Харин тэр эсрэг хөдөлгөөнөөр бол доош ороод ирсэн. За харин мэдээ ороод ирсэн 3 дахь өдөр бол бас мэдээтэй байгаад байгаа. 3 дахь өдөр бол ерөөхдөө бол хүснэ гэдэг тамиг бол хэдүүлээ болтойж болно. За тэгэхэд мэдээ одоо 3 дахь өдөр өсөхдөө хэдрүү өсөх юм бэ гэдэг. За ингээ ёроолог гаргаад хэвчээ зүгтж болно. За 3 дахь өдөр хүртэл харин яах вэ гэвэл эхний ээлжинд ямар ч байсан 23.8 төлөвч шалгав. Тэрний дараа 3 дахь өдөр хүртэл за ямар ч байсан 68 74 хавцаа эсвэл 69 66 бол ерөөхдөө бол явагдана. Харин одоо ирээдүйнийх нь гол ач холбогдолтой анхаарал тавих сэдвэн өөрөө ягаад сирийн данг тэгж их ач холбогдолтой авч байгаа юм бэ гэх юм бол сирийн сир өөрөө дайнтахлаар мэдээж ойл өөр шаардлагатай биш ёстой. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь гол ач холбогдолтой явах юм бол сирийн даныг үзье. За тэг нөхцөл байдал хэрвээ мэдээж ойлгомжтой хүндэрх юм бол
Ойлог бол хэдүүлээ дэшиг бүр нөгөө нэг 80 маяг шууд харж болж чинь. 20 жилд очих юм байна. Шууд 80 маяг руугаа бол харахад болж чинь. Хэдүүлээ бол за өчгөн гэж яагаад шаардлага гэсэн. Тэгэхээр ойлын хувьд бол ганц анхаарал зүйл нь тэр байна. Арай алтны хувьд ерөнхий хэдүүлэнгийнх нь айх зүйл чи өөрөө алт чи өөрөө шууд энэчнээс бодож байгаа юм шүү. Алтны хувьд хэдүүлэнгийнх нь анхаарал тавих зүйл бол одоо НАТО ямар хэмжээний үйлчлэл үзүүлэх вэ? НАТО ерөөхдөө ямар үзүүлээ тэрнийхэн дараагаар яах вэ? Ерөөхдөө бол Орос Украины дайнаас одоо бол автуулсан мөдлөн хийдэг шүү дээ. Нэг тийм амар мэдээний хувьд бол нэг тийм том мөдлөн хийхийг болжлоо. Тэгэхээр миний анхаарал ганц тавигдж байгаа зүйл нь одоо Орос Украины дайн ерөөхдөө бол хэрхэн ямар үр дүнд хүрэх вэ гэдэг асуудал л миний хувьд бол анхаарал татаад байгаа. Тэгэхээр хэдүүлээ тэрэн дээр анхаарал тавина. Ойл дээр сэрэн дээр анхаарал тавина. Насцаг дээр бол мэдээж насцаг дээр хэдүүлээ сайхан шалгалтаа үлээж байгаа хэдүүлээ баа юу баг бүгд болтоо. Айх шаардлага. Үнэхээр айх шаардлага. За харин долларын индексийн хувьд бол долларын индекс бол өргөжлүүлээд ерөнхийдөө болж унаа гэдэгс. Энэ чинь нэг шалгалтаа үзүүлсэн. За энэ чинь бараг 61.8 шалгалтыг үзсэн юм чинь шалгалтаа хийцсэн юм чинь 50-аас шууд бараг 76-аар шидэж орж ирнэ гэдэг таамагийг бол бараг тавьдаг бол хэлсүүдгүй бараг л тань. Тэгээд бараг унаад ороод ирэх юм бол тийш 61.8 руу дахиж нэг шалгалт үзүүлэхгүй эсвэл жоохон дутаагаад доош унахгүй л гэдэг асуудлыг үзүүлээд тавих нь. Долларын индекс дээр бол айлт. Долларын индекс дээр хэлбэлээ бол айлт. Тэр бол айлт. Ойл дээр бол айлт. Тийм болохоор л энэ 7 хоногийг хэмжил зөрөндөртэй 7 хоног байж магадгүй дээ гэсэн тамиг бол тавиад байгаа шүү дээ. За. Ерхий ярилцааны ситуацууд ерхэд бол иймэрхүү байна. Тэгэхээр хэдүүлээ бол дараагт бол хайгаад шаардлага бол алга байна. За зэгүүдээ хэдүүлээ гаргаад авцсан. Анхаарлаа хандуулаад за явах нэ. За тэгээд хэлбэл манай Friends 369 клубын сургалт бол эхэлж байгаа. Сургалтын бүртгэлүүд ерхэд албан ёсоор эхэлж байгаа шүү. Манайхан Friends 369 Street Club гэсэн Facebook руугаа юм уу? Эсвэл Instagram руугаа ч юм уу холбогдоод манайхан мэдээлэл авчихсан. За тэгээд сургалтын мэдээллүүдээс оновчлогоо дэлгэн рүү мэдээж ойлгомжтой пэйж хуудаснууд руугаа бичээд. Тэгээд манайхан одоо ингээд бүртгэлийн авах бүрэн сэтгэлтэй байгаа шүү. Нэг сайхан хараарай. За тэгээд энэ удаагийн анализ хэдүүл ингээд дуусгацгаая. За тэгээд дид шинжиж зөргөө байлаа. За тэгээд хэдүүлийн энэ 7 хоногийн 3 дахь өдөр тавьсан. Тэгээд тэр үртэл түр баяртай.